За тэгэхээр tea time тэгсийн цагаар зөмөрөө дахиад уулзж байна. Өнөөдөр бас та бүхнийг манай нэвтрүүлгийг үзэж дэмждэг их баярлалдаг. Тэгэхээр гой гой хоолнууд өнөөдөр хийнэ. Яг тэр 9 сарын 1 бас болж байгаа. Хүүхдэд зориулсан бас их гоё сонирхолтой кек хийн. Одоо жимстэй. Тэгээ бас гэрийн стенээр зориулаад терияки соусыг бас яаж гэртээ хийх үү? Яаж бас салаатыг гоё амтлах уу? Бас өргөнцөн хийн. Тэгээ жоохон байж зөмөрөө манай Луна кафегийн галтгоонд уулзъя. Тэгэхээр өндөр чинь түрүү ярьсан шүү дээ. Гоё тийм Япон маягийн нөгөө соус хийж сурах нь. Эдгээр одоо юу гэдэг терияки соус бол дэлхийн талтай. Терияки соусыг бид нар иддэг яг л маш саримсны амттай чихэрлэг гэсэн мөртлөө юм жан цуу амтагдсан тийм үүдэг. Тэгэхээр одоо гэрийн нөхцөлд өөртөө яаж терияки соус хийх вэ? За тэгээ болж өгөл манай энэ Луна кафегийн бол ерөнхийдөө амтлагчнууд бол голдоо байдیں۔ Тэгэхээр нэг тийм бэлгийн юм бас авч ирснаас яг өөртөө гоё хийсэн терияки соус маш гоё болдог. За тэгээд эхлээд ер нь хамгийн удаан хийх ёстой юм да би хийчих бодоод байгаа. Юу гэхээр хин эко утгыг бодож байгаа нөгөө нэг юм арнитик гэж шүү дээ. Энэ ч юу гэдэг арник тий. Тэнгууд нэг одоо ингээд 9 сар болоод ирэнгууд эзний бодлон дагаад ирдэ шүү дээ. Сая би миний дэлгүүр орсон чинь байж ин л да. Тэр гэртээ бас нэг яваад ажил дээр авангуудаа би юм гоё арнитиктай кек хийх тий. Гоё кекс хийж. За тэр энэ арнитиктай кекс нэгдүгээр маш гоё витаминлэг тий. Хоёрдугаар 9 сард ганцхан бид нар энэ арнитик иддэг. Тий өөр гарахгүй. Тэгэхээр байгаа үед хаттаас ус орж ирнэ. Манай Монголд ус ургадаг тий. Тэр байгаа үед цөмөр энэгээр гоё гэртээ пай хийгээд яа тийм ч өөр хямд. Тийм. Тэгээд нэг аймаг тийм химийн бордоо байхгүй. Гоё найдвартай. Тийм. За тэгэхээр надад юу ихтэй вэ? Whipping cream гэж үүдэг тий. Whipping cream байна. Энэгээр бид нар одоо жимстэй энэ жимстэйгээ тагсан маш гоё амттай болно. Энэ whipping cream нь одоо тортны крем гэж ярьдаг шүү дээ. Тэрийг бодоод арай жоохон тийм нөгөө нэг яг тийм хиймэл тийм крем шиг биш. Өөрөөх нь цэцгийн үед шүү дээ. Тиймэрхүү одоо миксертлэр өөрөө гоё хөөдөг байхгүй. Тэр яг гэрийнхэнд хүүхдүүд болгоно одоо юу гэдэг эрүүл мэндэ бодож байгаа хүмүүс маш гоё. Whipping cream-ийг ер нь байнга хэрэглэж байгаа хэрэгтэй. За тэгээ ер нь юм хөгжөөсөн дэлгүүрт одоо тийм гэсэн одоо нэг сүүл ахгүй нэг сүүгээр өөрөө хийж байгаа. За тэгэхээр бас миний дэлгүүр цаа орсон чи whipping cream бас байна. Бас дэлгүүр зардаг болчихно. Одоо нэг юм whipping cream 2100 гэж хэлээ. За энэ өөр маш олон төрлийн юм идэг. Тэгэхээр өнөр зүмөрөө гоё крем хийж үзье. За би бас нэг том юм сонгосон бүр яг л эко тоо хойлно авчаа. Хоёр идэн штэ энийг тийм. Жижигвтер нэг юм олцлоо. За тэгэл янз янзын хип байдаг дөө том жижиг пайны майны тэр бол ерөөсө дөрүүлжин бүрэлд өөртөө өснээрээ. Тэнгэр юу гэдэг вэ? Наадах ч одоо бас юм кекс шүү дээ. Одоо шил энд хийж болно шүү дээ. Ингээ хийчээд нөгөө кекийг аваад нөгөө оруулангууд юм гоё дундаа нөхтэй. Тэн дээр ингээд гоё живсэмсээ тавьж чад үсч. Яаж ч болно. За тэгэхээр одоо эхлээ яах вэ гэхээр битгий миксер хэрэгтэй. За тэгээд энэ үлдэгчдэр нь бодож явах одоо дэвтэр цаасаа барайл те. За яг нөгөө кексний зураг үндсэн одоо бид суур зураг хийж байгаа байхгүй. За тэгээд бид мэдээж бор унд хэрэгтэй. За тэгээд десертийг хийхдээ ер нь аль экстремист ер нь зөвлөхөд цагаан унд биш бор ундгоор хийж ивэл маш гоё болдог. Яг бол хөөлт тэгээд өнгө амт илүү их гоё байдаг. Тэгээд цагаан унд гэхэлэр арай тэр шигэ болж чаддгүй. Тийм үстэй. За ингээд бид нар тийм шүү дээ. Нэг за жижигхэн юм чи хоёул нэг 5 өндөг багт болно дөө тий. 5 өндөг би бас идэж та. Үгүй яг жоох үгүй л дээ тэгээд. 5 өндгөр чи заа юу. За. Үгүй ер нь тэгэл идэж штэ. Хэр нэмхэн жижигхэн зүснээс таалаад идэж штэ. За одоо явах хэрэгтэй өгөхлөө бид 9 чихэр хэрэгтэй. За 5 өндөг хийсэн бол 5 албаа 9 чихэр хийчих заа юу. 1 2 3 4 5. За.
Тэнгуудаа ванилийн сахар гэж байгаа тийм. Ванилийн цукраас нэг уулаа гэж. Одоо ингэ нарийн бомны чи гоё нөгөө утга учрыг гаргаж өгч байгаа ш. Тэгээд сайхан миксер чинь. За энийгээ сайхан хөөцөн цөмөр одоо миксердээд өгөх нь шүү дээ. Өндөө гоё задлаад. Тэр хоорондоо наадах шиг хоёул сүлд нь шүү дээ. Тэр хоорондоо хоёул масл. За 6 өндөрт нэг 200 г масл ордсон бол 5 өндөрт одоо ийдээ. 180 г масл хангалттай биш дээ. Тэр яач хэдэн грамм? Энэ үү? 250 г. Тэр ч хоёул голоор нуухтаа чи 150 болсон шүү. Жоох ингээ ууч 180 шүү дээ. За ийм гоё бас президентийн ийм гоё масл байгаа. Тэгээ нарийн боо хийхдээ таслаг өндөртэй маслаар хийвэл илүү гоё болдог. Яг тэр нөгөө усаар согцсон хямдхан масл болж өгдөг. Тэр энэ чинь харангууд 82% фат гэсэн байгаа. Тэр энэ чинь болохоор өөрөө маслны чинь одоо чанарыг сайн гэсэн үг. За тэгээд ийм маслыг зөвхөн одоо хэрэглэх нь. За. За тэгээд ингээ маслаа задлчих. Тэнгууд энэ чинь грамм байгаа. 150 75 ингээд авах болсон шүү дээ. За. За энэ ингээд тавьчих. Тэгээ энэ маслаа жижиг ирчээд окей. Тэгээд миксер руу гооч. За энэ дээр маслч өөрөө гой ботроо задраад байна. За одоо энэ шээс тавьчих. За. Одоо тэр орон зүгээр арнитгийнхаа өрүүдийг одоо авах нь шүү дээ. Сайхан ингээд. Голоор нэг хуваагаад. За тэгээд хоёр дахь өрийг ингээд авчих. За энэгээр гоё барай хийж болдог. За тэгээд дээрээс нь гоё соус хийж болдог махны. Энд бол нэг 500 г барнит хийж игээд байна шүү дээ. Ингээд авчи. Энд чи өөрөө амар эсрэг амттай байдаг шүү дээ. Энэгээр ингээд цаас гэж явж. Өөрийн тослоод өгч ингээд. Наалтахгүй гэсэн. Гоё одоо хөөж өгөх юм шүү дээ. За ингээд авчи. За маслын юу гэдэг боторч яваад одоо гурлаа хэндэ. За одоо дараачийн процесс явагдана шүү дээ. Гурл. За надад алтан дээр дээдийн дээд байна. Энэ яаж юм? За. Тэнгууд дүүрэн гурд авч агаад нэг алга ирч. За одоо гурдаа ихтэй жоохон багасчтээ миксерээ. Миксгээд. 2 3 4 За дөрвөн халбарыг хийчихээ цөмөрөө Монако гэж үүдэж тэ. Одоо нөгөө нэг конденсат милк гэдэг. Инээсээ хоолны албаар нэг 2-ыг хийж. Ингээдээ бидний нөгөө нэг кекийг хийхгүй зөөлн ноотон болгож өгдөг байхгүй. Цинамон би юу цинамон кек, цинамон тийм кукис бичээ мэдэж тэ. Тийм маш дуртай. Маш гоё үнэр, маш гоё амт оруулдаг. Тийм цинамон гэдэг модны мод байдаг. Тэгээд энийг нундаг нэх гоё. Тушаад үзээрэй. За тэгээ жоохон бор болцсон. Одоо жоохон юугаа нэмчих. Хурдын. Үнэсч байгаа биз? За. За малконоос бид рүү хийцэн те. Жоохон нэмчих. Хоолны албаар 2-ыг ич. За тэгээд ингээд юугаа хар. Жоохон дэм нэг өтгөн байгаа биз?
Өтгөн шинг нь яг иймэрхүү болж юм гэсэн. Тэгээ надад нэг чимэг давс. За тэгээд нэг чимэг давс хийчээрэй. Энэ юу юм бэ? Наа чи бекинг powder нэг өгч. За тэгээ хамгийн сүүлд нь одоо юу гоё юм штэ. Тоортны дороож гэж байдаг штэ. Соода, хүнсний соод гэсэн үг штэ. За энэсээ Төмөрөө тал пакет гэж. Талын. Энэ жижиг том байвал бүтний гэж штэ. За гэх мэтлэн тэгээд бид нар одоо жишээл цинамонтой байдаг. Цинамоны орондоо та нар өөрийнх нь дуртай какао, шоколадных байж болно тий. Эсвэл вариан байж болно. Жимсний амтаа гүзээ хэлцэгний одоо вариан ч юм уу. Нэрсний вариан, нэрс анс тий. Бүгднийг одоо энэ дотор хийж болно. Тэгээд микс хийчих. За маш гоё. Болж ах шиг байна шүү. За. Хабаг өчтөө наа. За ерөнхийдөө болчихжээ. Ийм шинхэн хийх юм тий. Тий. Окей. За энийг ингэж авчи. За одоо энэ дээрээсээ цөмөрөө юу руугаа ичнэ штэ. Хеврууга. Сахыг өгч. Оо ийм шинхэн юм тий. Би чинь л нэг зурдаг гүрэл шиг хийх юм байна гэж бодлоо. Хоолны дурсан гүрэл шиг. За энэ нь маш их хөөн штэ одоо. Эндээс нь яг нөгөө юу дүүлээ. Франц шиг биш тоо ахвал. За одоо яг гэхээр бид нэг арнитик байгаа шүү дээ. За. Арнитикаа ингээд шууд хальс мэстаа ингээд босгоод ингээд тавьчих. Босгоод тавихгүй нөгөө нэг хөвтэйгээр нэгжтэй доороо бүгд томчдөг байхгүй. Тэгээ ингээд тавьчлаар гоо дотор нөгөө нэг одоо бид хөвчээд идэх нь шүү дээ. Юм гоо дотор нь гоё юм гоё. Жохон ялцаасан тийм яг арнитик одоо байж байгаа юм шиг. Тэгээд одоо юу гэдэг хүүхдүүдтэй заавал дэлгүүрээс те хэд хонсон ч юм идэвхгүй тийм авч ирснаас гарын дорох материалаар нэг юм наач юм маш амархан юм бэ. Амархан. Тэгээ ялангуяа маш гоё амттай байхгүй. Тэгээ дээрэс нь найдвартай байхгүй. Тэгэхээр заавал их өндөр хүн төлөөлд дэлгүүрээс авч ирснаас бид нар өөрсдөө гарын дорох материалаар ингээд кекс хийчих. Тэгээ энийг одоо хөргөчөндөө хадгалаад ч юм уу те хүүхдүүдэд цэцэрлэг сургууль соёлоос нэрэхт нь одоо юу гэдэг ээж юм уу. Тэр удаан жиг хэдэн градус. Энэ ойролцоогоор нэг 30-аас 40 минутын хооронд болох байх та. 100 градус. 180 шүү дээ. Ер нь тэгэл кек мек тиймэрхүү нэг бичээ байдаг шүү дээ. Дандаа 180 градус зүүн бол дээ. Адилхан л жиг. Яг го явцын дундж байна шүү дээ. Би одоо жоохон чи магцаах шаардсан шүү дээ. Доотлол нь арай болоогүй, дээдл нь болцсон ч өөлөд юу гэдэг. Дээдлийн багсаа доотлол нь ихчих юм. Ийм л юусоо зарчмын юм хар ухаанаар бодсон юм байна. За ингээ ахиухан бид нар юу хийгээд өгч юм. Зөндөө хийгээд өгч хайр наргүй. Яг энэ харнаас ч өөрөө маш их витамин C байдаг гинэ. Бидгүүд хааны шиг. Ярингууд биш үү асгаж штэ тийм. Гой. За наа чи ингэчлээ те 5 шиг өндөр 5 албаг илсэн чихэр 5 алба гурил 5 албаг гурил гингуудаа 200 г масал 180 г. 180 г масал Тэгээд нэг чимэг давс. нэг чимэг давс бекон powder. Бекон powder хагасыг. Тэгээд ванилийн сахар нэгийг тэгээд цинамоноос баг тал цайны албаг. тал цайны. Гэхдээ цинамон бол их дуртай хүмүүс нэг дургуун хүмүүс нь ихгүй шүү. За тэгээд 180 градустай. За. За ингэж болоо. За тэгэхээр одоо терияки соус мөрийг юу юу авах вэ гэхээр бид тийм чили орно. За тэгээд цагаан бодооны цуу орно. За тэгэнгүүт соя соус орно. За тэгээд энэ ч гүнжтийн үр гэдэг нь шүү дээ манайхан одоо яагаад гүнжин гэсэн. Sesame oil орно. За соус гэж юу вэ? сая соус уу? За ер нь нэг жанчиг олон янз үүдэг те. Энэ бол ер нь шингэн төрлийн жан. Одоо энэ дээр соя соус гэсэн үст те. Тэгэхээр нөгөө нэг соя бин гэдэг шүү дээ нөгөө нэг юм тэрний соус ахгүй. Үр юу гэдэг вэ Монголоор? Буурцаг уу? Буурцаг шүү дээ. Буурцаг шүү дээ. Хажуураас эдгийг надаг шүү дээ. За үдэхгүй бүтгэн айлын зүйл байж магадгүй те. Тэгэнгүүт superior dark soy sauce гэж бас байгаа. Гэхдээ манайд энэ чинь тэр нь байхгүй юм те. Энэ болно. Тэгэнгүүтээ
Нөгөө гүнжин мүнжин гэдэг байгаа шүү дээ. Гүнжтэй өрмөр. Тэр тосны энэ байна. Одоо энэ өр нь бол энэ байхгүй. Тэгээ өр бас орно. За тэгээ 3 шиг сармис орно. За тэгээд браун шугар гэж байгаа. Одоо манайхаар бурам. Монголчууд одоо бурам гэж ярьдаг. Тэр яг кофенд хийдэг бор сахар бол биш. Тэгж андуурдаг байхгүй. Энэ бол арай жоохон давстаар тийм бурам гэж ярьдаг шүү дээ. Ийм браун шугар гэсэн байна. Нэг юм ужаа мужаагийн юмтай гатгон дээр наваа тавьсан баг. Одоо юу гэдэг цөв мөвн ч юм уу тийм хуураг гэдэг шүү дээ. Махцаг хуурдаг шүү дээ. Тэрэндээ энэс хийж байгаа нэг аюу гой өнгө ор дээрээс нь их гоё тийм. Жоохон чихэрлэг юм болчихсон. Тий, эсрэглэн их гоё амтал. Манайхан заавал тэгээд сонгон сармаас мах гурил гэж тийхгүй бас жоохон өөрчлөж үзэж явах хэрэгтэй. За. За энэ юмнууд одоо их орох юм байна. За тэгэнгүүт ихлээр яах хэрэгтэй вэ гэхээр надад нэг жижигхэн юу ирэхтэй. Хайрлан тавг. Жижигхэн ч гэжтэй ер нь нэлээд том тутал хайрлан тавг байна тий. За тэгэнгүүт энэ дээр бид нар цагаан модоныхаа цуг 150 г ойролцоо хийчих заяа. 150 г. За их байна. 100 г хийчих. Архины калорий төсөөлж шүү. За. Би 100 г-ыг хийчихье. 75 80 100. За. За тэгэнгүүтээ энийгээ цөмөрөө төр зур гал дээр ингэ тавьчих нь тий. За энэ хооронд яах вэ гэхээр бид нар энэ тавган дээр одоо хийх юм одоо хийчих. За ингээд нарийн теорик гэж одоо энэ ард ингэ гараад ирж байгаа ч тий. Тэгэхээр за ингээд сар. Оксус шиг юм хэлдэг. Тэ ер нь уксус ч одоо юу гэдэг амар хатуу штэ. Энд чинь бол цагаан бодооны уксус л гэсэн үг штэ. За ингээд 3 сармсаа. Тэгээд трекийн соусын онцлог нь юу вэ гэхээр тийм одоо юу гэдэг жан цууны амттай. Дээрээс нь маш их хүчлэлэг сармисны амттай. За тэгээд дээрээс нь жоохон Аз нутгийг санагдуулсан гүнжтэй өрний тосны амттай. Тэгээд чихэрлэг. За. Арнитгний билүү маань юу болж байна? За тэр юм өгч байгаа. За болсон. За тэгэнгүүт энийг харж гинөө. Ингээд бол сармис ч гоё алдаа гараад ирж байгаа. Бидний ямар хэрчих шаардлага байхгүй. Шууд энийг ингээд авчихна. Ингээд гоё одоо юу гэдэг гарлик пюре гэж яддаг шүү дээ. Нугш. Тийм болж байна. Тэгээд ийм чок юм гэртэх хэрэгтэй. Харин дээр шууд барьж аач гэж хэлж байгаа. Их нарийн ширхтээ. За тэгээд энийг цөмөрө халааж агаад сармисаа ич. Тэгээд сармисаа игээ сайхан утгачих. Трекийн соусыг одоо жишээ нь өөр ямар хоолны хийж болох юм? Ер нь тэгэл бүгчлээ. Салаатан дээр нарийн ногоон дээр орно, махан дээр орно. Дөрөөд идэж болно. Дээрээс нь одоо юу гэдэг 100хан дэгч байгаа махыг шардна шүү дээ. Трекийн соус багсаж байгаа дахианы гоё юм шарж болно. Маш олон төрлийн юмд ордог байхгүй. За энэ дээр яг хөглөр бид нар браун шугар. Бор сахар. За бор сахараас өмөрөө ойролцоогоор 2 алга хийчих. 1 2. За. За ингээ бор сахарч илүү амар цагаан модын цуг ямар өнгөтэй болгож харж байна уу? Бор өнгөтэй болгож байна. За, жигладан бор болгож байгаа зү. Бор болж байна багшаа. За. За энэ дээрээс цөмөрөө гүнжтийнхаа өрнөөс ойролцоогоор цааны албаар 2-ыг хийчихсэн. Гүнжтийн тосоо. Гүнжтийн тосноос нь. За тэгээд гүнжтийн үр. Бас цааны албаар 2. За 3 ч хийсэн болно доо самар гой амттай гоё. За ингээд дахиад сайхан утгаад өг. Тэгээ эн чинь үйл явдлыг буцалдсан шүү дээ тий. Тэнгууд бид дээрээс нь одоо юугаа юм? Жан. Бас 100 г-ыг гин гэсэн үг шүү заяа. За яг гой үнэрч байгааз саримсны гүнжтийн өрний үнэр. За надад нэг жоохон крахмалтай аяг аваад өгөөч. Би өөрөө дээрээс нь жаач. За тэгэнгүүтээ нөгөө чилигээ хаан тавилаа. Цайны халбгаар талаар нэг чили. Чүд талуу ногоотой болгоно. Чир нь халуун ногоо тавтай хаа. Би юу нэг дуртай. Халуун ногоо хийхгүй ч биш болно. Тэр бол яг хаа. Би нэг иймэрхүү жоохон халуун ногоо хийчих шүү дээ. Жоохон нэг даргунаал ирдэ шүү дээ. Тэгвэл ихгүй. За мэдээж уншиж байгаа шүү дээ. Эсэглэн тийм. Гэтэ трекийн савг бид нар саусыг өөртөө бүр шингэн усан хэлбэрээр нь биш те. Жоохон өтгөн байдаг шүү дээ. Дэлгүүртний зардаг. Тэр шиг болгочих бид нар болно. Тэрийг яаж болох вэ гэхээр бид нар цааны албаар нэг ус. Дээр нь крахмал. Энэ крахмал мөн үү?
соод биш үстэй. За ингээд жоохон крахмал нөгөө нэг аяг усан дээр ичнэ. Тэнгуудаа дээрээс нь жоохон соёо соуснасаа хийгээд тэгээ крахмалаа энэ дотор уусгаж агаад. За ингээд энэ дээрээс нөгөө жоохон жант юутай крахмалтай үлдсэн нөгөө соёо соусаа ичнэ. Амар уцаагаад энэ нөгөө нэг уушаа таглаад нэг спирт гэнэ нөгөө нэг уксус шүү дээ. Тэр нь тэгж өнөсөж байгаа. За ингээд нэг жоохон өтгөн дааж байгааг харж байна уу? Жоохон бог болж байгаа шүү дээ. За харж байна уу жоохон ингээд юм. За ингэчнэр их гоё байхгүй. Тэн чи жоохон хөрөнгөт их гоё хөрөөд гоё болно. За. За ингээд бидний трекийн соус бэлэн бол. За энэ дээр цагаан ган нэмж болно. Зайт нэмж болно. Өөрсдийнхөө дуртай хамтлагчнууд байдаг шүү дээ. Тийм үү хурц хамтлагч хийж болно. А яншуу маншуу тийм биш хурц ногоонод байж болно. За ингээд соус хамтнаа. Вау! Амар үү. Эсвэл бүр урд урдынхаас амар гэжтэй. За энэ дээрээс хамгийн сүүлд нэг албаг сахар ич. Урд урдынхаас амар гэж. Тий. За нэг албаг сахар ихэхэд бидний нөгөө нэг эсрэглэн хамт жоохон зөөлөж өгч байгаа. Бэж би амсаг. За их гоё өтгөн болж байгааз. Дараахан амсаа. Яа болчихжээ. Алайс. За. You're just too good to be true. I can't keep my eyes off you. You feel like heaven to touch. За одоо ингэдэг байхгүй. Энэ нөгөө жимсний шүүс гэсэн үг шүү дээ. Аа уустай, яваа уустай. За. За тэгээ энийгээ болохоор нөгөө дээд хэсэг байна шүү дээ, тий. Дээд хэсгээ доош нь харуулаад энийг дээш нь харуулчихдаг байхгүй. Тэгээ одоо энэ цөмөр голоор нь зүсээд випинг крем дахиж жимс тавиад аюугаа болдог байхгүй. Ой зөөлөрсөн бас нараа. Тэгээ энэ чинь ингээд гоо жимснүүд дотор аяг маш олон жимстэй. Үнэн шүү дээ. Майго. Өнөөдөр би нэлээд их юм ич тий. А кек хийж ин, соус хийж ин, за шорлог ин, салат ин. За нэг тав өгч. Энэ ч арай л жижиг юм а, томыг өчөлтөө. Муухай нарийн юм аа таа шүү дээ. Илүү порц юм өгнө үү? Тэрээс аа. Би бол өөлгээд байгаа ш. Дахиад талх нэмээд өгөх гэдэг гээл. Надад ажилтны хоолч үлдээд байна шүү дээ. Бүгдийг нь өөртөө гээл. Тэгээд өөртөө дандаа мах чамж идээл. Надад болохоор будаа агшааж өгөөл тэгээд үзтээ. Одооны хүмүүс өөдг болчихсон. За. За ингээд эзэн ч их гоё заяа. Чи өнөсөл үз. Гоё байгаа шүү дээ. За тэгэхээр одоо зөмөрөө треки шорлогоо шүү дээ. Бурсаа. За тэгэхээр эко бит хоёр юу яана? Би хийгээд хоёул шорлоод хийж явчих. За нэг ийм шор байдیں۔ Тэ. Одоо ийм. Энэ яг Япон стайлын хулсан шорнууд л да. Энэ дээр зөмөрөө трекига юм. Дахианы чийж тэ. Энийгээ сайхан илүү дутуу юм аваад ингээ хөндлөнгөөр нь ирчих. Ингэж яагаад хар перцнээсээ дээрээс нь жоохон тавиад ингээ сайхан перц махан дээрээс цаад өгч. Тэгээ баг зэргийн давс. Ингээ хацаад ингэ тавьчих. За. Тэгээ жоохон давс хийгээд. За яг шорлож байлаа. Тэнгуудаа жоохон ингэ дулаан байвал гараараа ингэ давтчихагаад нэг талаас нь эргүүлээд ингээ эргүүлэх нь шүү дээ ингээ хаа. Ингэж өргөөл. Тэгээ үзүүрээр нь тав хатах нь. Тэнгуудаа ингэ дээрээс нь дараад өгчдөг байхгүй. Ингээ дараад өгч. Тэгээ эргүүлээд ингээ шарчлаад нөгөө аюу гоё тийм юу харагдана. Орооцсон юм шиг гоё харагдана. За ингэ тавих нь шүү дээ. За энэ мэг дахиад ингэ жоохон тавьчихаад дахиад өрч. За энийг бол бид нар одоо юу гэж юм? Дахианы махны шорлог гэж нэрлэж тий. За ингээд ингэх мэтлээ ингээд одоо их юм шүү дээ. Тэгээ энийг одоо грилэн дээр цөмөрөөгөө шарах нь байна. За тэгвэл баг зэргийн оливын үндэс хийчих юм. За баг зэргийн оливын үндэс хийчих. Тэгээд хариулт навгаас халааж агаад одоо энэ дээрээ шарах нь шүү дээ. Шорлогнуудаа
Тэгээд ингээд ер нь тэгээд олон хүн амтын ирсэн гэрч очин мочин ирсэн тохиолдолд одоо бид нар ийм грил харилтанд авч байгаад маш ихээр шараад дунд нь опши тавиад салааттай тэгээд дээрээс нь терияки соус гаргаад асгаад тэгээд терияки чикен гэж нэрлэгч болно энийг. Тэгээд десертээ саяныхаа десерт хийгээд бид нар маш гоё нэг оройн хоол ч юм өдрийн хоол хөнгөн эрүүл мэндэд тусдаа хамгийн гол нь холестерин багтаа малын гаралтай өгөх баг. За ингээд терияки соус авч байгаа сүмөрөө дээр нь гоё ингээд төрхөж өгнө. За энийг тэг гэртээ сүмөрөө соусоо хийгээд тавьчихдаг болох нь байна. За тэгээ гоё терияки чикнүүдээ сүмөрөө мэддэг болчлоо. За ингээд эргүүлчих. Гоё явж. За дахиад одоо махан дээрээс сүмөрөө терияки соустай ингээд асаад өгч. За энэ төр нөгөө нэг дахианы махчин бас нэгэд ялангуяа чээж мах гэхэлэр нэг аргуу шүүслэг биш муухай байж тээ. Тэгэхгүй гой болж өгнө. Баясгалан амттай, самсны дээрээс маш гой үнэртэй шүүслэг. Салаад навчаа зов нарийнхан ирчээл овоолол дээрээс терияки асгаал тий. Тэгээд дээр нөгөө махад авчдээ шүү дээ. Тэгэхгүй эко бас жоохон ондоо юм ихэд байгаа. Дрессинг хамгийн гол дрессингээ тайлбарлаад өгчихгүй тий. Тэр экогийн хийж байгаа дрессинг болохоор юу? Лимон, оливын тоос, олив ойл. За. За энэ ч болоод тэгэл өгөрцөө салаад навчтай редюс хийж болно, эко жуус болно. Тэгээ өгөрцөө юу байлж тий. Тэгээ оливын тоосон дээр жишээлбэл нэг 50 г оливын тос байхад нэг 3 албаг лимоны хүчил, яг ориг лимоны шүүс. Тэгээд мэдрэмжээр одоо юу хар перц давсаа хийн. Тэгээд багц нэг халбаг элсэн чихэр хийгээд сайхан утгаж агаад салаад навчийн амтлан бол маш гоё тийм нэг одоо юу гэдэг нь жимс чиг жимшигтэй. Гүзээ элцэн шиг жимш тийм гоё амт ордог. Тэгээд тушаад үзээрэй. За тэгээд ер нь 5 дахь төлөвлөд шүү дээ. Кек зүмөрөө ингээд голоор сайхан ирчих. Сайхан эртээ бодохоор ингээд жимснүүдээ гоё нэвт төсөд. Окей. За энэ голд нь одоо бид нар гоё крем хийж болно, жимснүүд ээж болно. Гэтэ бид нар одоо энэ дод жимс хийн штэ. За одоо зөвхөн арны төрнүүдээ сайхан нэмэх ирчиж байгаа. За ингээд сайхан ирчиж нэ бүгд. За тэгэхээр зөвхөн одоо хамгийн энгийн аргаар бас гоё юу крем хийж үзье. Тэр одоо надад энэ чинь нэг 200 г сүү байгаа зүгээр энгийн сүү. За энэ дээр бид нар яг хөөхтөр passion fruit гэж яддаг шүү дээ. Одоо энэ jam одоо юу гэдэг нэг варен гэх юм уу те. 100% гоё жимсний. За ингээ passion fruit цөмөр ингээ хийчих. За энэ дээрээс ванили сахар дахиад хийгээд. За тэгэнгүүтээ цаахан утгаж өгөөд галаа асчихгүй. За энэ дээр бид нар гоё тропикал энэ халуун орны дээр гоё жимсний амттай гоё крем хийх гэж байна. Тэгээ энэ дээрээс нэг албаг гурил. Exact дөрөв албаг гурил ингэж хийгээд. Тэгээ сайхан утгаж өгнө. За энэ бол маш гоё сүүн амттай, жимсний амттай тэгээд гоё тийм өтгөн гоё крем болж өгөх ёстой бид. Крем гэхээр бид нар заавал нэг тортны дээр нэг өтгөн масалтай юм шиг тийм крем биш. Янз янзын иймэрхүү крем нь бас гоё хүний бие шингэцтэй. Аюул багтай, маш гоё амттай. За ингээд цөмөр крем хийчихнэ. Ер нь болж өгүүлсэн утгаад авах хэрэгтэй. Ер нь сүү хөөрн штэ. Тэгээд болоо штэ. Жоон галын нэмчээ. Сэнсэн онтрооч байхгүй. Тэгээ энийгээ хөргөж байгаа цөмөрөө кекэн дээрээс одоо асгаж идэх юм шүү дээ. Тэгэхээр нөгөө кек чи өөрөө маш тийм нойтон амттай. Дээрээс нь соус нь бас их нойтон, крем нь их гоё нойтон. Тэгээ маш гоё болж байна. Тэгээд нэг халуун цайтай нэг бороо орсон нэг хүүтэн өдөр тий халуун кек цайны албаар ингээд юм бодоод хийж байгаа. Сондоо шүү. Яг нэг хэд өдрийн өмнө багт өгч байгаа. Тий, балкон дээр сайхан адиал өмөрцсөн тэгээд. За гурил жоохон багтсан юм шиг байна.
Ингээд сүүндээ гоё гурдаа утгаж агаад. Одоо ингээд өтгөрч чагаад харж байна уу? За, хардаг байна. Каш шиг болчихсон. Өглөө бол хүүтийн дотор л утгах хэрэгтэй байна тий. Тэгээ ер нь сүүл дээр утгаж агаад. Тэгээ дахиад ингээс утгаад игээд өгч. За одоо бол маш хурдан өтгөрнө. Оо. Тэгэхгүй нөгөө шууд халуун дээр чи гурдаа хийчихвэл шууд бөөгнөрөд аимшиг юм болно шүү дээ. За ингээс хурд утгаад өгч. Бантингийн гурил шиг юм. Оо. Ана сахар хийх юм уу тэгээд? Энэ нөгөө нэг жем чи өөрөө сахартай шүү дээ. Маш чихэрлэг одоо энэ passion fruit гэдэг чихэр байгаа шүү дээ. За болчлоо доо. Яг ийм өтгөн болгонгуудаа хөргөч. За ингэ тавьчихна. За ингэ бидний крем билүү. За одоо яг хөөхлөр нөгөө хэрцэн арны төв байгаа шүү дээ. Нэг ахиухан шиг ингээд кекэн дээр тавьдаг ч. Үгэл донгны чинтэй. За. За яг хоолой тавгуулах уу? Юу бол ер нь бэлэн болчихлоо шүү дээ. Хоолой тавгуулъя. Ширээн дээр гаргаад тавиад хоёлоо цай унгаа хоолой идэх юм шүү дээ. Би ч үлсэж байна. Хүмүүс ч одоо явмаар байгаа. Тэ явгаад ахна байлгаад ахт хэцүү үү. За нэг 5 авах шүү. 2 дугаар нь 5. Жип. Сайхан бүгдийн сайхан тавьчих. За. Оо. Гойж гэнэ. Гүнжтэй ураа нь. За, вау. Боже мой. Вау. За. Урлагийн хөтөл. За тэр цөмөрөө ямарсан хоолндоо ингэ дууслаа. Эко бит хоёр ямарсан. Өдрийн цаг уух гал сууж юм те. Зүгээр нь үү? Зүгээр нахаа томхоо. За тэр дараагийн дугаар тулцаа баяртай зам.